Энэ урилгагүй зочныг хараад юу нь хөмсгөө зангидлаа. Гэнэт дайрам орж ирсэн энэ эр бол өмнө нь хүнс хуваарлах үеэр тэдэнтэй маргалдаж Жиан Сяро руу гар хүрхийл завдсан тэр хүн байв. Юу нь түүний нэрийг ч мэддэг болсон байлаа. Түүнийг Жао Тэчжүү гэдэг. Юу хийх гэв? Жао Тэчжүү гэнэт орж ирмэгц Жиан Сяро сандарч хүнжлийнхөө доогуур гараа шургуулan нууцаар хадралж байсан нэг сумыг атгарлаа. Жаахан хүүхэн минь, юунд ингэж сандарна вэ? Өнөөдөр би зүгээр мэдээ хүргэхээр ирсэн юм. Лиан ноён бясалгалд орж 3 сарын турш хаалттай сууж нэл ягаан цуст дайчны шатанд хүрэхээр бэлтгэж байна. Тайшин гүрний дайчдын шалгаруулалтанд бэлдэх хэрэгтэй. Авгийн ахлагч аль хэдийн тушаал буулгасан. Бүх хүмүүс ууланд гарч эмийн ургамал тууж, Лиан ноёнд зориулан эмийн шүл чанаж, биеийг нь ариутгана. Хүн бүр өдөрт 8 лиан эмийн ургамал тушаах ёстой. Эмийн ургамал түүх үү? Би ариутгах гинүү. Юу нүунийг сонсоод гинт саналаа. Өмнө нь өөрөө ч эмийн ургамал түүхтэй хаднаас унаж үхсэн байлаа. Ингэхээр энэ эм түүх гэдэг нь дайчдын биеийг ариутгахад ашиглах ургамал ажээ. Бодоход үнэхээр эмгэнэлтэй. Ийм бага насандаа амь насаа дэнчин 50 эм түүж, өөрийнхөө төлөө биш, өөр хүнд зориулж. Унаж үхсэн ч нүхэн төлбөр байтугай, хүнсийг нь ч хассан. Нэг хүн өдөрт 8 лиан эмийн ургамал өгнө гэж юу? Боломжгүй. Жиан Сяро ууртайгаар хэлв. Тэгээд бид бүгд эм түүж явбал сум хийх зав хаанаас гарах вэ? Зэвсэггүй бол дараагийн удаа их авгоос яаж хүнс солих юм бэ? Тэгвэл бид бүгд өлбөрч өхөн шүү дээ. Чи одоо хүртэл хүнс солих тухай бодоод байна уу? Жаа Тэчжүү ёжилж инэв. Ян ноён нэл ягаан цуст дайчин болж, тайшин гүрэнд сонгогдвол та нарт хот руу нүүх эрх олдно. Идэж уух юм дутхгүй, амьдрал ирнэ. Тэр ингэж хэлэх зуура Жиан Сярог шонгтой харцаар ажилв. Энэ охин үнэхээр гоо сайхны сүртэй. Хэрв хоол тэжээл сайжраад хэдэн жил өнгөрүүл ямар болохыг төсөөлөхөд ч аимшигтай. Миний дүү өмнө нь эм түүхтэй унаж гэмтсэн. Одоо ч хөлн мө. Тэгээд дахиад уул руу яв гэж юу? Эн чин түүнийг адахтай адил биш үү? Жиан Сярогийн хоол уур айдастай чичирж байлаа. Юу нь уг нь эм түүхтэй унаж үхсэн. Одоо дөнгөж амьд гарч ирээд байхад биеийн сул хэвээр. Ийм байхад дахин уул руу явуулна гэдэг нь үхэх гэсэнтэй адил. Тэгээд ч эм түүхээс ямар ч ашиггүй. Түүсэн бүхнээ авахт үнгүй тушаана. Жаа Тэчжүү үл тоомсорлон инэв. Хов хүний ам гэж юу юм бэ? Авгийн нэр төрийн хажууд юу ч биш. Лиан ноён нил ягаан цуст дайчин болж, тайшин гүрэнд сонгогдвол тэр бол үр хойчтой буян болох. Ян авгийг хэдэн зуунаар нэвэх агуу хэрэг болно. Тэр үед та нарын хийсэн гавья авгийн түүхэнд бичигдэнэ. Ийм сайхан хэрэг байхад та нар ингэж харам задрах юм. Үнэхээр талархах мэдрэмжгүй. Тэгээд чахлагч хэлсэн, та нарын биеийг сайжруулахын тулд эмийг чансны дараа үлдсэн шаарыг та нарт буцааж өгнө. Урд нь бол ийм шаар дайчдын бэлтгэлийн ангид л очдөг байсан юм шүү. Тэр ингэж ёс суртахууны нэрээр ярина. Жиан Сяро сум атгсан гараа улам чангалж, хурууны үеийн цайтал атгалаа. Хэрвээ эмийн ургамал тушааж чадахгүй бол яах вэ? Тушааж чадахгүй гинүү. Жаа Тэчжүүгийн царай хүүтэрлээ. Авг хэрэггүй хүнийг тэжээдэггүй. Эмийн ургамалч түүж чадахгүй бол хоол идэх ямар эрхтэй юм. Тушааж чадахгүй бол хүнсийг ч хураана. Хоол хүлээж байгаа хүн олон байна. Тэр ингэж хэлэх зуура орон дээр хэвтэж байсан юунийг харав. Өмнө нь юу нь олонний өмнө түүнийг шившиг болгож, эцэст нь Лиан Чинюйд загнуулад хүнс тараах чадваргүй гэж буруутгагдсанаа санав. Уур нь бадарч, Жаа Тэчжүү дууга өндөрсгөв. Хөөй хүү минь, орон дээр үхсэн хүн шир битгий хэвтэж бай. Чи гэмтсэн гэлүү? За ямар шархтайг чинь би өөрөө үзье. Тэр ингэж хэлээд юун руу гараа сонгов. Энэ удаа тэр санаатаагаар хүчтэй хөдөлж, юунд жинхэнэ зовлон мэдрүүлэхийг хүсэж байлаа. Булчинлаг ирийн гентийн дайралттай толгархад юун зөнгөөрөө болтохыг оролдов. Гэтэл яг тэр агшинд тэр дэлхийн ертөнц гэнэт удааширсан мэт мэдрэмжийг авлаа. Тэр догшин төрөхтэй Жаа Тэчжүүний нүүрний ховрол бүрийг, гарын хөдөлгөөн бүрийг нүднийхээ өмнө тон тод харж байв. Яг л бүх зүйл нүдэнд нь тусаж, тусгалаа үлдээж байгаа мэт. Тэр байтугай эргэн тойрондох бүх зүйл, Жиан Сярогийн сандрангуу царай, гартаа атгсан сум, ордерны байрлал хүртэл бүгд юуны хараанд тотхон орж ирэв. Энэ мэдрэмж яг л цаг хугацаа зарцсан мэт. Дуу чимээ, агаарын урсгал хүртэл өөрийнх нь биеийн нэг хэсэг болсон мэт юунд маш тод мэдрэгдэж байлаа. Бүх зүйл удааширсан ч цээжиндх ягаан талстын илгээх, хөнгөн сэрүүн мэдрэмжил данцаараа тод хэвээр. Ягаан талстуу?
Тэр сэрүүн мэдрэмж Июны биеийг дархнаад өргөв. Июн бүр ингэж бодов. Энэ агшинд би жаахан тонгоож, Жао Тэжжүүний гарын шүүрэлтээс булдаад, дараа нь Жан Сярогийн гардах сумыг шүүрэн авч, бие огцом хөөргөм. Тэр хүчийг ашиглан сумыг Жао Тэжжүүний хоолойд зоож, түүнийг алж чадна. Энэ мэдрэмж тун хүчтэй байлаа. Биеийнх нь хамгийн төгс, хөдөлгөөний зам хүртэл тархинд нь тодор зурагдагдаж, туршаад үзэх хүсэл өөрийн эрэхгүй төрөв. Гэвч эцэст нь Июн тэгсэнгүй. Одоо бол Лиан авгт шууд сөргөлдөх цаг биш. Авгийн хүмүүсийг баг зэрэг төрхөрсөн төдийдэл Лиан Чэньюй түүнийг алахыг хүссэн. Харин авгийн дайчныг алчих бол эсвэл хүн дээр гэмтээвэл үр дагавар нь бүрж ноцтой. Анханасаа гартаа дахиа барьж чаддаггүй гэж тооцогддог нэг жаал дайчдын бэлтгэлийн ангид харьяадагддаг хүнийг алсан бол авгийн дээдсийн анхаарлыг яаж татахгүй байх вүлээ? Тэгээд тэр хүч хаанаас гарсныг яаж тайлбарлах юм бэ? Июн Жао Тэжжүүний гараа сунгаж ирэхийг зүгээр л харж, анзаарахдахгүйгээр арагш баг зэрэг ухрав. Ингэснээр Жао Тэжжүү түүний маханд хүрч чадалгүй, зөвхөн хогцноос нь зуурч чаджээ. Жао Тэжжүү анхандаа Июны арсыг тас атхан хөх няц болгох санаатай байсан. Гэтэл энэ жаал гулгамтгай, яг л могоо шиг, атгахад нь гар нь хоосон үлдэв. Дахин барьж авах нь нэр хүндэд нь харж тул Жао Тэжжүү дургуутсан Июнийг өргөн буцаагаад орон дээр нь шидэв. Чи чинь ямар ч гэмтэлгүй юм байна шүү дээ. Шавар сармагчин минь. Маргааш нар жаргахаас өмнө эмийн ургамлаад ушаа. Нэг лян дутвал 10 жин хүнс хасна. Ингэж хэлээд Жао Тэжжүү гараа сэгсрэн гарч одов. Юун минь гайгүй юу? Жан Сяро сандран асуухад Июн мэл гайхсан хэвээрээ үг дуугарч чадсангүй. Дөнгөж сая болсон тэр мэдрэмж яг юу байв? Туршлагатай Жао Тэжжүү түүний нүдэнд гинт яст мэлхий шиг удаан болсон мэт. Июнд бүр амархан алж болохоор санагдсан. Хэрвээ Жао Тэжжүү гэнэт сажаарч чаагүй л бас тэгэхээр энэ нь өөрийнх нь хорд нэмэгдсэн хэрэг үү? Эсвэл миний бие. Сяро ихчээ, би урд нь хэддүгээр зэрэглэлийн эр хүн байсан юм бэ? Июн гэнэт ухаарсан мэт яаран асуулаа. Яагаад гинт ингэж асуув? Юун минь, чи урд нь эр хүний зэрэглэлд ч хүрдэггүй байсан. Хамгийн доод 5 дугаар зэрэглэлийн эр хүнч 100 жинтэй цолуун цоож өргөдөг. Харин чи 30 жин л өргөж чаддаг байсан. 30 жин үү? Июн баг зэрэг дуугүй болов. Гэхдээ бодоход Лиан авгт чулуун цоожийг толгой дээгүүрээ өргөх ёстой. 30 жин гэдэг нь бараг хагас шуутай будаа гэсэн үг. Төрхөн биетэй жаалд түүнийг өргөх амаргүй л дээ. Авгийн чулуун цоожнууд хаана байдаг юм бэ? Июн дахин асуув. Тосгоны ард талын бэлтгэлийн талбайд бий шүү дээ. Яагаад асууж байгаа юм? Зүгээрээ. Июн үйл ялэг инээмсэрлээд. Игчээ, эрт амарцгаая, маргааш эм түүх ажилтай. Шүн болж тэнгэрт одод гялцсан. Энэ цаг үед гудамжны гэрэл гэж үгүй. Ядуу ардууд тосон дэнч асааха хэмэндэх тул Лиан авгийн тосхон харанхуй дөнгөжээ. Тосхоны ард хэдэн зуун алхам талбайтай бэлтгэлийн талбай бий. Энд л дайчдын бэлтгэлийн ангийнхан өдөр бүр бэлтгэл хийдэг. Тэр шүн нэгэн сэргэлэн харс өдөр чимээгүйхэн талбайд шургам орж эргэн тойрноо ажиглав. Оллоо. Июн дотроо баярлав. Жан Сярогийн хэлснээр талбай нэг захад чулуун цоожнууд эгнэн байв. 20 жин, 100 жин, 300 жин. Тэрч бүхэл 500 жинтэй термин чулуу, 1000 жинтэй аврах чулуун болж байлаа. Июн өнөөшн энд ирсэн нь ганц л зорилготой. Өөрийн хүчээ шалгах. Тэр бие нь үнэхээр өөрчлөгдсөн эсэх. Хэрв өөрчлөгдсөн бол юунаас болсныг мэдхийг хүсэж байв. Бэлтгэлийн талбай эзгүй нам гүн байв. Шөндөө шүүдрийг унаж, дээрээс нь жавартай тул чулуун цоожнуудын гадаргад хүйтэн цан тогтож цайран харагдана. Эдгээр чулуун цоож нь хөх ган чулуугаар цодгож хийсэн тул энд олон зуун жил салхи, нар, бороонд ил байсан ч жин нь огтхон ч багасахгүй. Их зэлүүдийн энэ нутагт хүмүүс дайчны хүчийг жин, ши, дин гэсэн нэгжээр илэрхийлдэг заншилтай. Эндхийн жин нь дэлхий дээрх жинтэй ойролцоо. Нэг шин 100 жин, харин нэг дин нь 10 ши, өөрөөр хэлбэл 1000 жин ажээ. Июн эргэн тойронд хүнгүйг хармагцаа чулуун цоожнуудын дэргэд очиод 50 жинтэй нэгийг сонгон авч дээрх цанг нь арчиж хаяв. Бие жаахан доошлуулан өргөлөө. Тэр чулуун цоож санснаас нь хавьгүй хөнгөн байлаа. Июн ганц гараараа л өргөөд авчихв. Июн дотроо баярлав. Үнэхээр тийм байжээ. Дараа нь тэр 100 жинтэй цоож сонгов.
Энэ удаа ганц гараар өргөхөд нэлээд хэцүү байсан ч 2 гараар бол төвөггүй байв. Тэр гүнзгий амьсгаа аваад 200 жинтэй цоожны өмнө зогсов. Доош суумагцаа 2 гараараа цоожны ёроолоос шүүрч, нурууга ном шиг чангалан хөлийн хүчийг бүсэлхий рүү дамжуулав. Өргөлөө И Юн шүдэ 100, 200 жинтэй цоожийг толгой дээгүүрээ өргөлөө. Тэр ойролцоогоор 3 секунд бариад цоожийг газарт тавив. 11, 12-тай жаал 200 жинтэй чулуун цоож өргөн бидэг өөрийн биеийн жингээс 3 дахин их ачаа гэсэн үг. Хэрвээ энэ нь дэлхий дээр байсан бол бараг итгэмээргүй хэрэг. Хүч нь ганцхан шөнийн дотор ингэтлээ нэмэгдэжээ. Гэхдээ зөвхөн хүчч биш. Хурд нь бүр ч айхтар байлаа. Хүүхдийн хувьд хүч бол сул тал, харин хурд заавал насанд хүрэхчдээс дутах албагүй. Жаа тэжүүгийн давталгооны үед И Юн өөрийн хурд түүнээс дор хаяж 2 дахин илүү болсон гэж итгэлтэй байв. Түүний бие асар их өөрчлөгдөжээ. Тэр хар цус бөөлжиж, бохир хөлс асгарсан тэр үйл явцыг эргэн санав. Магадгүй энэ нь домогт гардаг сулс цэвэрлэж, яс махыг шинжлэх үйл явц байсан байх. Түүний биеийн суурь уг нь туйлын муу байсан. Ийм нэг удаагийн цэвэршилтээр хүчж, хурдж, үлэмж хэмжээгээр өссөн нь гайхах зүйл биш. Энэ өөрчлөлт ягаан талстаас үүдэлтэй гэдэг нь илэрхий. Гэхдээ яагаад ягаан талст ийм нөлөө үзүүлв? Жинхэнэ шалтгаан нь юу вэ? И Юн өөрийн эрэхгүй цээж рүүгээ гараа хүргэв. Гэтэл хоосон. Юу? Тэр зочин яаран цамцаа зад татав. Ягаан талст алга болсон байлаа. Гэвч цээжнээс нэдрэгдэх тэр сэрүүн мэдрэмж огтхонч багассангүй. Энд чинь юу гэсэн үг вэ? И Юн толгоогоо доошлуулан зүрхнийхээ орчимд аяархан хурч үзв. Түүнд нэвэл хачин мэдрэмж төрлөө. Ягаан талст яг энд байгаа мэт хизээж алга болоогүй мэт санагдана. Зүрхэн цохилох бүрд ягаан тастж даган дөргиж, яг л зүрхтэй нэгдэн нэг болсон мэт. Тэр үл мэдэг сэрүүн мэдрэмжж, зүрхний цохилт бүртээ хамт тархан, цусны урсгалаар дамжин, И Юуны дөрвөн мөч бүх биеэр тасралтгүй тархаж байлаа. И Юун толгоогоо өргөв. Тэнгэрт оддын гэрэл үл мэдэгхэн өөрлөн. Яг хэлбэл ягаан таст руу нь цовлорч буйг харлаа. Тэр оддын гэрэл И Юуны биед шингэн морж, ямар ч ул мөргүй алга болов. Ягаан тастай холбоотой элдэг үзэгдлүүдийг нэгтгэн бодоход И Юуны сэтгэлд нэгэн таамаг аль хэдийн бүрэлдэн тогтжээ. Ягаан талст энерги шингээдэг. Энэ ертөнцид энэ орчлон дох бүх зүйлийн үндэс нь энерги. Тэнгэрийн биетүүдийн эргэлт, оддын мэндэлж мөхөхөөс эхлээд шоргоолж үүрээ засах, өв сургамж ургаж хатах хүртэл энэ бүхэн энергигүйгээр орших боломжгүй. И Юун дэлхий дээр сурж байсан физикийн онолоороо бодоход бүх орчлон ертөнц хязгааргүй энерги агуулсан ганц цэгээс үүссэн гэдэг. Энерги нь бодис товирч чадна, амьдрал болон хувирч чадна, цаашлаад бүх зүйл болж чадна. Харин энэ өөр ертөнцид хүчрхэг хүмүүсийн бясалгаж буй тэнгэр газрын энергич мөн адил. Энергийн нэг хэлбэрл юм. Ягаан тас төрлөхөөс энергитэй, онцгой зохицолтой. Тэр оддын гэрлийг шингээж чадна. Үүгээрч зогсохгүй. Лиан Чэньюийн өөрт нь далдуур учруулсан тэр хоёр цохилт ч мөн адил энергийн илрэл байв. Энэ энерги бол Лиан Чэньюийн бясалгалаар бий болсон. Магадгүй жинхэнэ энерги маягийн зүйл. Тэр энерги И Юуны биед нуугдана, бүх биеийг нь хөшөөсөн. Гэвч цээжинд хүрч ягаан тастай тулмагц бүрэн шингээгдэн алга болсон. Тэгвэл ягаан таст шингээсэн энерги хаашаа очсон бэ? Хариулт нь илэрхий. Цусны урсгалыг даган тархах тэр үл үзэгдэх сэрүүн мэдрэмж яг тэр энергийн илрэл байлаа. Ягаан таст энерги шингээж, И Юуны зүрхээр дамжуулан цусанд нь шингээж, бие махбодыг нь тэжээж байр. Зүрх цохилох бүрд И Юун өөрийгөө аажмаар хүчрхэг болж байгааг мэдэрнэ. Өмнө нь тохиолдсон судас цэвэрлэж, бие шинжлэгдсэн явдалч мөн адил. Энерги судас цуснд нь нэвтэрсний үр дүн байжээ. Энерги нь бодисын бүтцийг өөрчилж, амьдралын хүч өгч, хүч чадал, бодит нөлөө бий болгодог. И Юуны хүч 30 жингээс 200 жин хүртэл огцом өссөн нь жинхэнэ утгаараа шинээр төрсөнтэй адил өөрчлөлт байв. Гэхдээ ийм өөрчлөлтийг ямар энерги бий болгож чадах вэ? Ердөө хэдэн ширхэг оддын гэрэл эсвэл Лиан Чэньюийн биед нь үлдээсэн хорлох зорилготой энерги ийм гайхамшигт үр дүн үзүүлэх боломжгүй тодорхой. Тэгвэл хариулт ганцхан. Аратны яс. Хүнс хуваарлах үед Лиан Чэньюй аратны ясны авдрыг нээхэд И Юун тэндээс олон гэрлийн цэг дэгдэн гарч ягаан таст руу нисэн.
түүнд шингэж байгааг харсан. Аратны яс бол аратан амьтны хамгийн үнэтэй, хамгийн цэвэр өх. Үнцэн нь аратны махнаас ч хэд дахин өндөр. Аратны ясаар гаргаж авсан охин дайчныг шатахиулах. Лиан Чинью шиг сууд хүнийг энгийн дайчнаас нэл ягаан цуст дайчин болтол нь өсөж чадна. Аратны яс ямар их үнцэнтэй нь үүнээс л харагдана. Ий юм бол гартаа дахиаж барьж чаддаггүй. Биеийн сөөр нь бараг байхгүйтэй адил. Яс мах нь туйлын сул нэгэн. Ийм сөөртэй хүн аратны ясны өчүүхэн хэсгийн хүчийг хүртэхэд яаж бие нь бүхэлдээ өөрчлөгдөхгүй байх вүлээ. Эдгээрийг ухаармагцаа ий юунд бүх зүйл гинт ойлгомжтой болов. Тэр хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч сэтгэлээ аажмаар тогтов. Ягаан тасдвал эргэлзээгүй хосгүй үнэт эрдэнэ. Тэр бие махбодтой нэгдэж зүрх цохлох бүрд энерги цусанд нь шингээж биеийг нь шүүн боловсруулж хүч чадлыг нь тасрагдгүй нэмэгдүүлж байлаа. Хүч нь зүрхний цохилттой хамт өснө. Зүрх цохилох нь өөрөө бясалгал. Ягаан таст ийм нөлөөтэй гэдэг нь жинхэнэ утгаараа ертөнцийн хуулийг зөрчсөн, тэнгэрийг эсэргүүцсэн явдал байв. Гэсэн ч Ийюн ийм эрдэнэтэй болсондоо хит баярлсан шинж гаргасангүй. Харин ч түүний царайд хүндэтгэлтэй болгоомж тодров. Хоёр амьдралыг туулсан хүн учраас эхний амьдралдаа их юм үзээгүйч энэ удаагийн дахин төрлөөр дамжин түүний сэтгэл зүй үл мэдэг болгож гүн гүнзгий өөрчлөгдөжээ. Анх энэ ертөнцид ирэхдээ бодилж сэтгэл нь ихээхэн савлаж байсан. Харин одоо тэр дассан, тайван болжээ. Агуу эрдэнэ өмнөө байхад шунал дагтах хэрэггүй. Энэ нь сонирхолгүйдээ бос. Харин хит үнэтэй учраас л болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ дэндүү баясаж болгоомж алдах юм бол анхааралтай ажигч хүмүүс симхи олж харж улмаар сүрлийн гамшиг дагуулах аюултай. Ийюн маш сайн ойлгож байв. Ягаан тасдын нууцыг хүнд ч хэлж болохгүй. Одоогор энэ ертөнцид Ийюны үнэхээр итгэж чадах цорын ганц хүн нь эгч Жан Сяро. Гэсэн ч мэдэх хүн нэгээр цөөн байх тусам аюул багасна. Эрдэнэ ил гаргах ёсгүй. Жан Сяро бол сул дорой эмэгтэй. Тэр илүү амархан гэмтэн. Хэрвээ тэр хитийг мэдвэл энэ нууц нь харин ч түүнд гай авчрах магадлалтай байлаа. Маргааш өглөө нь Ийюн эрдэх юм басв. Түүнд өнөөдөр эмийн ургамал түүх ажил байлаа. Бэлтгэлийн талбайгаар дайрахдаа Ийюн харвал дайчдын бэлтгэлийн ангийнхан талбай дээр тойроглон зогсож дунд нь тон тогоо тавьж юм чанаж байв. Анхлын үнэр ханхална. Махны үнэр Ийюн энэ үнэрийг шууд танив. Тэр хэдэн өдөр өлсөж явсан хүн шүү дээ. Ялангуяа ягаан талстын нөлөөгөөр биеийн цэвэрсэний дараа Ийюн өөрийгөө урд байгаагүйгээр их үлсдэг болсныг анзаарсан. Уусан бүдүүн будааны шүлэн ходоодонд ороод л даруй шингэж юу ч үлддэггүй. Ийюн ойлгож байлаа. Бие нь улам сайжрахын хэрээр энергийн хэрэгцээнч нэмэгдэж байна. Одоогоор тэр бясалгалын эхний шатанда байгаа тул тэнгэр газрын энергийг шингээх чадваргүй. Түүний цорын ганц энергийн их үүсвэр нь хоол хүнс юм. Гэтэл өдөр бүр иддэг хэдхэн аяга бүдүүн будааны шүлэн түүний биед хэрэгтэй энергийг нөхөхөд далайд тусал нэмэхтэй адил. Цадтал хооллохгүй байхад хүч яаж өсөх вүлээ? Их авгийн авьяаснууд бол өдөр бүр аратан амьтны мах иддэг. Энэ нь өндөр чанарын энерги агуулсан хоол юм. Өөрийнх нь идэж байгаа бүдүүн будааны шүлтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Ийюн ингэж удаан өлсвөл бие махбодд нь ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэж байлаа. Яг одоо тэр өсөж бойжих, бие нь шинээр өөрчлөгдөж, хүч нь огцом өсөх чухал үедээ байна. Яг л хулс үеэ солин сунаж байх мөчид ус дутагдвал тэр үеэрээ хизээч бүрэн сунаж чадахгүйтэй адил. Энэ бол насан туршийн нөлөөтэй чухал үе. Үнэн дээр Ийюн одоогийн төвшөндөө аль хэдийн дайчдын бэлтгэлийн ангид орох чадвартай. Тэнд орвол илүү сайн хоол, илүү сайн хандлага эдлэх байсан. Гэвч далавчаа гүйцэд ургуулж амжаагүй байхдаа тэр ягаан талстын нууцыг илчлэх ямарваа боломжийг тас хоригдлохыг хүсэж байв. Нэг шөнийн дотор ингэж өөрчлөгдснөө яаж тайлбарлах вэ? Нэмж хэлэхэд Ийюн дайчдын бэлтгэлийн анги узна Лиан Чинюйтэй ноцтой зөрчилдөөнтэй. Тэр угаасаа тийш орохыг хүсэхгүй. Ан амьтны мах байх. Тэд ан хийж олсон биз. Жан Сяро хажууд нь эсрэлэн царайлан хэлв. Энэ ертөнцийн заншлаар жирийн хүмүүс өдөрт ердөө 2 удаа хооллдог. Өглөө 5 цагт босоод хоол иддэггүй. Харин өглөөний 9 цагт анхны хоолоо иднэ. Харин дайчид болон бэлтгэл дайчид л өдөрт 3 удаа хооллдог. Өглөө эрт босоод шууд иднэ. Учир нь тэдний бэлтгэл их хүч шаардлагадаг. Энерги зарцуулалт өндөр. Дайчдын бэлтгэлийн ангийнхан бэлтгэл хийдэг тул үйлдвэрлэлийн ажилд оролцдоггүй. Харин хаяа тэд ан хийдэг. Их зэлүүдийн аюултай орчинд ан хийх амаргүй тул олз баг.
Олсон цөм олзоо мэдээж өөрсдөө л идэнэ. Жирийн хүмүүст өгнө гэж байхгүй. Учир нь тэднийхээр бол бид бэлтгэл хийдэг, мах идэж байж хүч авна. Харин ядуу ардууд гарын хар ажил хийдэг. Тийм их хүч хэрэггүй. Бүдүүн хоол идэхэд л хангалттай. Июн, Жиан Сяро хоёр түүгээр дайрахад бэлтгэлийн ангийн нэгэн залуу тэднийг олж харав. Жао Тэджүү эсгэрэн зориуд гайхуулах мэт амттай ястай мах барин тэдний өмнө ирж идэж эхлэв. Энэ зээрийн мах чинь үнэхээр сайхан юм а. Жао Тэджүү инээж туйлын сэтгэл хангалуун харагдана. Махыг гал дээр шарж, амтлагч давс цацсан тул тосон дусалж, үнэр нь хамар царгэж байв. Жао Тэджүү ам нь тосондоо наалттад идэж, уруула, хурууга дахин далож, бараг хилээ залгах шахна. Үүгээрч зогсохгүй. Тэр хаяа хоньны арьсан сав харгаж ирээд маш нандивэн нь 1, 2 болгоно. Дарс. Лиан авахт дарс бол жинхэнэ тансаг хэрвэлээ. Хоол хүнсч хүрлцэхгүй байхад яаж тариагаа илүүчилж дарс эсгэх вүлээ? Гэвч дайчдын бэлтгэлийн ангийнхан илүү их хүнс авдаг тул жаахныг нь дарсанд зарцуулна. Учир нь тэдний хэлснээр өвглийн хүүтэнд өглөө ихт босоод бясалгахдаа дар сууж байж биеэ дулаацуулна. Мөн арх нэрсний дараа үлдсэн эсхэмэл шаарыг тэд огт дэмий үлдэггүй байв. Түүнийг доод зиндааны ядуус тараана. Эсхэмэл шаар эсгэлэн амттайч үлбэрч өгснээс дээр тул хизээж илүүдэхгүй. Ийм учраас овгийн ахмадууд дайчдын бэлтгэлийн анги нууцаар арх нэрж байгааг эсэргүүцдэггүй байлаа. Арх ууж мах идэх амьдралын нэг том жаргал юм. Жао Тэджүү чанга нээж адал явдал домгийн баатруудыг дуурайж өөрийгөө ихэд бахтан ярив. Яг ийм үед л тэр амьдралын жинхэнэ таашаалыг мэдэрч дайчдын бэлтгэлийн ангид харьяалагддаг нь өөрт нь ямар их ашиг тус авчирдгийг ойлгодог байлаа. Энэ хоёр жижиг гуйлагч нь ч өрөвдмөр юм. Дараа нь үлдсэн махны шүлийг жаахан үгүй. Гэвч махыг шараад идэж байсан болохоор махны шүл гэж хаанаас байх вүлээ? Жиан Сяро түүнийг санаатаагаар доогулж байгааг ойлгоод дургуутсан юуны гарыг татан явах. Гэтэл яг тэр мөчөд гидсэн өөрийн ирэхгүй дуурчихв. Зай хол байсан тул Жао Тэджүү сонссонгүй. Харин яг хажууд нь байсан юун тод сонслоо. Тэр даруй Жиан Сярогийн нүүр ичсэндээ гулайв. Юун хажуугаас нь хараад энэ охин үнэхээр хөөрх юм гэж бодов. Жиан Сярогийн хувьд гидсэн дуурах нь эгч хүний хувьд нэр нүрээ алдсан мэт санагдсан бололтой. Шаро эгчээ, ирээдүйд би танд элдв ховор амттан олж өгнө. Таныг хорвоогийн хамгийн сайхан хоолнуудаар дайлна. Юун түүний нүд рүү харан нухацтай хэлв. Жиан Сяро жаахан гайхсан ч дүүгийнхээ үгийг хүүхдийн гинэн ярэ гэж бодоод нэг их тоосонгүй. Гэхдээ юун түүнийг бодож байгааг мэдээд сэтгэл нь дулаацв. Тэр юуны толгойг инхрийлэн илээд эгч нь хүлээж бай гэж зөөлөн хэлв. Өөрөөс нь залуу охин толгойг нь илээд байхад юун дотроо эвгүүцсэн ч өөрөө түүнээс хагас толгоогоор намхан байсан тул юу ч хэлсэнгүй. Сяро эгч, та Тайшин гүрнийг мэдэх үү? Мөн тэдний гүрний дайчдыг шалгаруулах гэж яг юу юм бэ? Лиан Чинюигийн хэлснээр 3 сарын дараа Тайшин гүрний дайчдын шалгаруулалт бодох бөгөөд тэнд тэнцвэл амьдрал нь эрс өөрчлөгдөнө. Тийм учраас Лиан Чинюи ингэтлээ удаарч бэлтгэл хийж асар үнэтэй араатны яс хүртэл олж авсан нь энэ байр. Тайшин гүрэн. Жиан Сярогийн нүүрэнд дурсамжийн өнгө тодорлоо. Тайшин гүрэн бол хүн төрлөختний эртний их гүрэн. Тэдний мэдэлд 108 муж, мөн 24 зэлүүд нутаг бий. Бидний амьдарч буй газар бол тэдний нэг үүлэн зэлүүд нутаг юм. Тайшин гүрэн асар хүчрхэг, нийслэлд нь хүчтэн мэрэгд үйл олснороо бий. Гүрний дайчдын ихэнх нь 108 мужаас гаралтай. Энэ нь зэлүүд нутгийн дайчид сул дорой гэсэн үг биш. Харин эдгээр нутаг, уудам, хүн цөөн тул шалгаруулалт явуулахад асар их зардал шаарддагтай холбоотой. Эхний шалгаруулалтыг Тайшин гүрэн өөрсдөө авг аймагуудаар явж зохион байгуулдаг. Үгүй бол залуу дайчдыг явганаар зэлүүд нутгийг гатлуулна гэдэг нь үхэл дэлгээж буйтай адил. Харин энэ удаад Тайшин гүрэн үүлэн зэлүүд нутагт шууд шалгаруулалт хийх гэж байгаа нь тун ховор тохиолдол. Гэсэн ч энэ нь эндхийн бүх авг аймагуудад олдож буй боломж. Лиан Чинюич үүнийг харж энэ ядуу тосгоноос нэг үсрээд гарчих санаатай байгаа. Жиан Сяро тайван ярьж байхад юун гайхсандаа асуув. Эгчээ, та яагаад ийм сайн мэддэг юм бэ? Энэ бүхнийг би төрсөн ээжээсээ сонссон. Бас багада элдв домог, тэмдэглэл уншиж байсан юм. Харин чи бод үнэхээр их зүйд мартжээ. Чамд бичиг үсэг заасан хүн чинь би. Юун толгоогоо маажин инээмсэглэв.
Ядуу айлын хүүхдэд бичиг үсэг сурах боломж ховор. Өөрийг нь сургаж өгсөн хүн нь үнэхээр Жиан Сяро байлаа. Сяро ихчээ. Лиан Чэньюй гүрний дайчин бол бүх овгийг хотод нүүлгэнэ гэж байсан. Энэ үнэн үү? Хэцүү гэж Жиан Сяро толгоос ихсрэв. Шалгаруулалт хэд хэдэн шаттай. Эхний шат, дараагийн шат гээд шүүлт гатуу байна. Онцгой амжилт гаргасан хүн их дэвшин. Овгийг бүхэлд нь хотод нүүлгэхийн тулд дараагийн шатанд тэнцэж сайн үрдэн үзүүлэх хэрэгтэй. Лиан Чэньюй одоогоор тэр төвшөнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Тэр байтугай тэнд хүрсэн ч биднийг бодох хүн биш. Тэгээд чи яагаад ийм юм асуугаад байгаа юм бэ? Лиан Чэньюй гүрний дайчин болвол бид үнэхээр санаа зовох зүйлгүй амьдрна гэж бодож байгаа юм биш үз? Зүгээр л асуусан юм. Юун дотроо бодов. Лиан Чэньюйд найдснаас гахай модонд авирна гэж найдхан дээр. Тэр бясалгалаас гарч ирээд өөрийг нь амьд байгааг харвал хамгийн түрүүнд алхахыг оролдох нь гарцаагүй. Гэхдээ тэр үед хэн нь хэнийг устгах нь тодорхойгүй байх болно. Гүрний дайчдын шалгаруулалтанд би ч бас орж чадна. Энэ бол эгч бид хоёрт сайн амьдрах хамгийн дүт зам. Юун аль хэдийн шийдвэрээ гаргажээ. Одоохондоо Лиан авгоос явж болохгүй. Зэлүүд нутгийг ганцаараа гатлах нь солиорл. Энд хүчээ хуримтлуулж, чадвараа өсгөж, гүрний дайчдын шалгаруулалтыг нэг мөр давах нь одоогийн хамгийн зөв зам байлаа.